Дэлхийд дээр нь жилдээ одоо 7 сая гаруй хүн танхимаас олбоолсон одоо шалтгааны улмаас амнасаа алдж байна. Тэрний дунд бараг сая орчим буюу 860 мянган хүн дам тамхилтын улмаас одоо амнасаа алддаг. Тамхинд өртөх дам тамхилтаас одоо урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд маш олон арга хэмжээг зохион байгуулдаг байгаа. Тэгээ ялангуяа энэ олон нийтийн эзэмшлийн газруудыг огт тамхигүй болгох, 100% тамхигүй болгох тийм ээ. Одоо нийтийн тээврүүд байна, албан газрууд байна, дэлгүүр худалдааны газруудыг тамхигүй болгох. Дээрэс нь тамхиг одоо шууд бус байдлаар сурталчлах. За тэгээд дээрэс нь тэтгэлгүүд тийм ээ. Яг ийм асуудлууд нь бол хамгийн их бодлого талаас их үр дүнтэй гэж одоо үздэг байгаа. Тэгээд энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ шинэ одоо аппликейшн боловсруулсан байгаа. Энэ аппликейшн дээр яг энэ тамхигүй орчин яаж бүрдүүлсэн юм бэ тий. За тамхи зар сурталчилгаа ямар шүү байдалтай явж байгаа гэдгийг одоо ийм судлах юм боломжтой. Монгол улсын хувьд бол тамхины хяналтын маш сайн хуультай гэж одоо үздэг. Тэгээд 2005 онд одоо хууль одоо өөрчлөсөн байгаа. 2005 оны 2013 оны өөрчлөлт маш хүчтэй өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн газар тамхи татварыг хориглох, тамхины зар сурталчилгаа одоо дэмжих дэмжлэг тэгээд түүнээс гадна одоо сургууль сурталчилгааг одоо тэтгэлгээр одоо суралцуулах энэ талыг хориглосон нэлийн хүчтэй л бод. Гэхдээ энэ тамхитай тэмцэх хууль нь одоо зөвхөн цаасан дээр байгаад ямар ч үр дүн багтай. Тэгэхээр яг энэ хуулийн заалт бүрийн хэрэгжилтийг одоо хэр их сайн байна гэж байн хянаж явах их чухал байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ тамхины хяналтын одоо тамхигүй орчныг хэрхэн бүрдүүлсэн юм бэ тий? Тамхины зар сурталчилгаа, за дэмжих үйл ажиллагаанууд, тэгээ тэтгэлгээр яж байгаа яг энэ байдал ямар байгаа юм бэ гэхийг шалгах одоо ийм аппликейшнийг одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас боловсруулсан байгаа. Тэгэхээр энэ манд яг туршилтын үедээ явж байгаа. Нийт дэлхийд 7 оронд одоо туршлагаар сонгогдсон нэг нь Монгол улсад байж байгаа. Тэгэхээр энэ одоо аппликейшнийг одоо хүн болон гар утас хэрэгжилж байгаа. Тэгэхээр утсандаа татаад одоо яг энэ тамхины хуулийн хэрэгжилтийн байдал ямар байна гэдэгтээ хүн болгонд одоо хувь нэмрээ оруулах юм бол энэ одоо хуулийн хэрэгжилтийг сайжруулахад нэлээх их чухал нөлөөтэй байх баха гэж одоо бид бодож байна. 2013 оны 3 сараас эхэлсэн хууль дээр дахиад 2015 онд дахиад шинж өөрчлөлт хийсэн байж байгаа. За энэ заалтын дагуу 300 м2 талбайтай газар тамхи татвцыг байж болно гэд. Тэгээ энэ болохоор нөгөө өмнөх одоо заалтаас ухарсан одоо явдал болчиход байгаа юм. Яагаад гэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1996 онд тамхины хэлтийн суурь конвенц гэж байя гэж санаачил гаргаад 2005 оноос эхлээд дэлхийд даяар энэ конвенцэд нэгсэн. Энэ бол анх удаага нэгдсэн үндэсний байгууллагын түүхэнд гарсан хамгийн анх удаа гарсан маш том одоо олон улсын хууль болчиход байгаа. Тэгэхээр энэ хуулинд одоо нийт 180 гаруй улс орчихсон. Тэгээ хууль нь нийт одоо 11 төрлийн одоо удирдамжтай. Тэрийн нэг удирдамж нь болохоор энэ тамхигүй орчин хүмүүсийг яаж дам тамхилтаас сэргийлэх юм бэ гэсэн бүхэл бүтэн удирдамж байгаа. За энэ удирдамжийн дагуу ер нь ямар ч одоо 100% л одоо тамхигүй байх хэрэгтэй. Тамхи татах цэгч байж болохгүй, бүхэл ямар ч тамхигүй байж 100% одоо орчин байж бид нар тамхинд дам тамхиталтанд тамхины одоо шууд нөлөө сэргийлэхэд боломжтой гэж үздэг байгаа. За дараагийн нэгэн зүйл болохоор энэ тамхи бол одоо хүний амьдралын түүхээс л одоо хамт ирсэн маш удаан хугацаанд тэгээд тамхины маш олон монополууд байна. За энэний эсрэг одоо маш олон улс орн бол тэмцэж байна. Гэтэл одоо нөгөө маш олон арга замаар л одоо сурталчилгаа ихтэй байна л да. Тэгэхээр энэ тамхины сурталчилгаа, за дээрэс нь тамхины одоо хэрэглээг дэмжих, дээрэс нь тамхины одоо ашиглаад янз бүрийн одоо тэтгэлэг олгох гэсэн яг ийм арга хэлбэрүүд их нарийн арга зам гэж үздэг л тий. Тэгэхээр одоо энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас юм гар утсан дээр аппликейшн суулгаад тэр аппликейшнээр л одоо энэ юу вэ нөө энэ яг л байгууллага маань ерөөхдөө тамхи орчин бүрдүүлж чадсан юм уу юу тий. За энэ зар сурталчилгаа байгаад байна уу ил далд сурталчилгаа нь хэр байгаад байгаа юм бэ. За тэгээ энд нөгөө ямар нэгэн байдлаар одоо тэтгэлгийн асуудлууд байна уу юу гэдэг энийг л одоо нөгөө хувь хүн одоо эсвэл одоо судалгааны багууд нийлж аваад хийх юм бүрэн боломжтой ийм одоо шинэлэг арга болчиход байгаа. Тэгээ энэ нийт дэлхийд 7 улсад олон одоо анх одоо туршилтын байдлаар эхэлж байгаа. Манайх энэ 7 улсынх нэгэнд нь сонгогдсон байж байгаа. Тэгээ энэ судалгаа маань одоо яг энэ судлаачдын
сургалтад эхэлж байна. Тэгээ энэ сургалтанд үндэсний хэмжээнд гэдэг бүсийн төлөөлөл нийт 8 аймагаас 40 гаруй судлаач, за Улаанбаатар хотын 9 дүүргээс одоо бас 40 орчим судлаач гээд энэ одоо судалгааг эхлэлтийг бид нэр 2 дахь өдөр ингэж байж байна. За тамхинаас шалтгаалаад өдөрт тэгэхэд дэлхийн нийтээр 10,000 хүн одоо нас барж байна. Тамхинаас шалтгаалаад тамхины утаанд одоо агуулгадж байгаа бодисууд бол дандаа одоо судлагдж байгаа. Тэгтэл өнөөдрийн байдлаар бол тамхины утаанд нэг ширхэг одоо тамхи гэж ойлгосон ч болно. Янжуур тамхины энэ утаанд 7,000 төрлийн хортой бодис байна. 7,000 төрлийн. За 56 төрлийн хор тавдар үүсгэгч бодисууд байна. За энэ дотроос нөгөө никотин гэдэг бодис маань болохоор бол тамхины хараат байдлыг үүсгэдэг, сэтгцийн болон биеийн хараат байдлыг үүсгэдэг, тухайн хүний зан үйлд одоо өөрчлөлт өгдөг, зан төрхөд өөрчлөлт өгдөг ийм одоо байдлаар үүсгэдэг никотин гэж бодис байгаа. За тамхины бохиул өөрөө хавдрыг үүсгэх олгоод хүчин зүйл хавдрын эсийг идэвхжүүлж өгдөг юм гол хүчин зүйл байгаа. Ийм байдлаар бол одоо судлагдж ирсэн. Тэгээд тамхинаас шалтгаалсан нас баралтанд тэргүүн байр эзэлж байгаа зүйл нь яг үхээр хавдар байгаа. Уушигны хавдрын одоо 90% нь бол тамхинаас шалтгаалж үүсэж гин гэж үзэж байгаа. За өөрөөр хэлбэл тамхинаас шалтгаалсан нас баралт ингээд гарахаар дундаж наслт бол хорогдож байгаа. Энэ мань тамхинаас шалтгаалсан одоо дундаж наслт 20-с 25 насыг хороож гин гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 70 хүрэх байсан хүн бол яг нь 50, 55 насны дээрээ тамхины шалтгаанд ямар нэгэн өвчлөл нөгөө зүрх судасны өвчлөл чинь мөн одоо зүрхний болон тархины дэдэм судасны сан хангамжийн дутагдлын өвчин инфаркт, ишмэ гэж ярьдаг. Энэ өвчлөлөөр бол нас барж байна гэж үзэж байгаа. За түүнчлэн онцгой албан татварын эзэсгийн тооцооллыг хийж дэлхийн тамхи өдрийг өгсөн сарын аягийн энэжлээс ихтэй одоо хэрэгжүүлсэн гэрэл үзүүлсээр гэж байна. За ингээд хүн удахгүй Улаанбаатар хотын дүүргүүдийг төлөөлж ирсэн та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Хуулийн зардуудын хэрэгжлийн байдлыг үлдэх, туршлагын анхны судалгаанд цаг үеийн онцлогчдод үйл ажиллагаа хүн одоо нэгэн ажлын байранда бусад дан тамхины өртөж байгаа судалгаа явуулаа. Нэг зүрх судасны насарж байгаа үнэхээс төлөв зөвлөсөн асуудал маань дэлхийн эрүүл мэндийн байгууллагын байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхины хэрэглээ, урьдчилан сэргийлэх, үйлчлэгийг сайжруулах, тамхины хорт мэдрэлийн талаар мэдээлэл судалгаа зохион байгуулах, тамхины зар сурталчилгааны цаашдаа тамхины хяналтын хуулийг Монгол улсад сайжруулах хийх хууль нэмэр оруулна гэж итгэл төсөл байгаа. Тамхины хэрэглээ, тамхины утаанд нэрвэх явдлаас үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, байгаль, эдийн засгийн аимшиг үр дагавраас одоо болон хойш үеийнхнийг хамгаалах үс одоо хүчин зүтгэж байгаа та бүхний ажлаас амжилт. Юу бас манай одоо Монгол улсад айлчлан ирсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо төлөөлөгч манай Монгол улс болсон. За тэгээд мэдээж ирэх олон судалгаа хийж байгаа тийм ээ. Энэ судалгаанууд дээр эрхтэйчүүдийн бид бүгдээрээ мэднэ. Тамхины хэрэглээ Монгол улсад их. Бид нар дэлхийн эрүүл мэндийн байгууллага өсвөр үеийн ч гэсэн хараахан буурахгүй байгаа судалгаанууд ажиллаад байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор мэдээж Карлс, за мөн мисс Лези Джексон, за мөн мистер Титус